Шар цэцэгсийн хөндөд шаваа тавьж, шарын голын уурхай түшгэлж байгуулагдсан шавилхан сууринда эрдмийн шан татаж, үеийн үед соёлын үрийг тарьсаар ирсэн сумын 2 дугаар дунд сургууль маань хагас зууны түүхийг илээж 160-ны босгонд тулж ирлээ. Эрдмийн үдийг нээж өгч та. Зөвлөлтийн мэргэжилт нар Салинг аймгийн Дархан сумын нутаг Шарын голд нөөцний хинөөцийг нээн оллоо. Анх 1960-аад оны эхээр Монгол зөвлөлтийн засгийн газар хооронд хийгдсэн Монгол улсыг үйлдвэрийн бүс нутаг болгон хөгжүүлэх, байгалийн нөөц баялаг ихтэй орд газрыг ашиглах гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд Шарын голын чулуун нүүрсний уурхай болох Хинтийн нурууны уулсад түшгэлсэн мод бэлтгэлийн аж ахуй байгуулагдсан нь энэ нутагт хүн ам төвлөрч хот суурин босох үндэс болжээ. Суурьшилт бий болж засаг захиргаа төвхөнсөн газар нэн түрүүнд хүн эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний салбарууд байгуулагдах нь бодит хэрэгцээ бөгөөд энэхүү шаардлага тулгуурлан 1962-оос 63-ны хичээлийн жилийн эхнээс 2 багш 31 сурагчтай 1, 2, 4-р ангийн 3 бүлэгтэй бага сургууль тухайн үеийн мод бэлтгэлийн аж ахуйн контор байрлаж байсан Дан байшингийн зүүн жигүүрт үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь одоогийн 12 жилийн 2 дугаар сургуулийн маань анхны гал голомт ариун дагшин номын өргөөний тулгын чулуу болжээ. Баг сургуулийн анхны эрхлэгчээр Шарын голын иргэн боловсрал мэдлэгээр тухайн үедээ манлайлжсэн Сэддийн зундуй ажилласан бол багшаар нь Ховд аймгийн Харьяат багшийн сургууль дөнгөж төгсөж ирсэн Цэдвийн Юмбүү ажилласан байна. Анхны бүхэн амаргүй байдагчлан шин суурьнд соёлын үр тарих ажлыг чигдрүүлэхэд баггүй бэрхшээл бас ч овоохон сорил тулгарч байсан нь дамжиггүй. За 1962 онд багшийн сургуулийг төгсөөд энэ одоо уурхайн бага сургууль гэж байгуулагдсан. Энэ сургуульд томилтоор ирж ажиллаж байлаа. За ингээд энд 2 жил ажилласан. Энэ 2 жил ажиллахдаа би хоёуланд нь мэрэгжлийн багш гэдэг нэрээр дараалал 1-1-р ангиудыг авч ажилласан. Эхний жилд сургуулийн хэмжээнд эренгүүтээ би одоо 8 сарын 15-нд хүүхдүүдээ энэ сургууль энэ Шарын голд ирчгээд хүүхдүүдээ бүртгэх ажилд ороод нийт 31 хүүхэд одоо сургуульд орохоор бүртгэгдсэн. Үүнээс 3 бүлэг болж хичээл эхэлжсэн. За ингэхэд 1-р ангид 12, 4-р ангид 9, нөгөө ангид нь 10 хүүхдээ ингээд 31 хүүхэд ажиллаж байсан юм. Энд анх сургууль нэгдэхэд 9 сарын 1-нд одоо 1-р ангид орж суралцаад 72 оны одоо 6 сард төгссөн одоо сурагч нь байна. Тэгээд одоо бол надтай анх 62 онд 1-р ангид орсон хэдэн хүүхдүүд байдаг. Гэхдээ тэд нар маань болохоор 10 төгсөлгүй 7-8 төгсөөд ингээд явцгаасан. Нэгээс 10 төгслөө байж байгаа төгссөн хүн бол одоо бий л болж байгаа юм байна да. За тэгээд бидний үед одоо энэ манай сургуулийн чинь болохоор анх 62 онд болохоор энэ барак барилга гэж хүмүүс үлд ярьдаг болсон байна лээ. Нэг намхан
байшинд анх юугаа нээж ирсэн юм. Сургуулийнхаа үйл ажиллагааг. Тэгээ 2 жил болоод энэ том улаан сургуульд сүүлд одоо 10 жилийн том сургууль байгуулад тэрний нь болохоор одоо бидний ярьдгаар бол Орос ахнаар байгуулж өгсөн хамгийн одоо орчин үеийн одоо ч баг зарим сургуулиуд ихэнх сургуулиудад байхгүйгээр тийм тоног төхөөрөмжтэй бүгд кабинетийн сургалттай лабораторитой одоо тийм сайхан сургууль Орос ахнаар байгуулж өгч ирсэн. Тийм сургуульд суралцаад одоо төгссөндөө их баяртай байдгийм. Номын ариун үлс ашид аривжин тэлдэхийн үлгэрээр баг сургууль маань өргөжин 1963-аас 64 оны хичээлийн жилийн эхнээс зөвлөлт ах нарын барьж хүлээлгэж өгсөн 564 хүүхдийн судалтай шинэ байранд нүүн төвхөнжээ. Энэ хичээлийн жилээс 7 жилийн бүрэн дунд сургууль болж захирлаар нь түүхийн багш Жүлтэм, хичээлийн эрхлэгчээр математикийн багш Сумьянаар ажиллаж эхэлсэн байна. Энэ үед тус сургуулийн 1-р давхарт зөвлөлтийн мэрэгжилтний хүүхдүүдийг бэлтгэдэг сургууль, 2-3 дугаар давхарт нь 2-р сургууль хичээллэж байжээ. Тус сургууль 1-ээс 6 ангийн 6 бүлэгт 140 орчим сурагчтай 10-аад багштай хичээл зааж байсан гэдэг. Захирал Жүлтэмийг 1963-аас 66 онуудад ажиллах хугацаанд сургууль маань материалыг баазын хөтбөгчиж, мэрэгжлийн багш нарын болон суралцагчдын тооч эрчимтэй өсч 1965-аас 66 оны хичээлийн жилээс бүрэн бус 8 жилийн сургууль болон хүрээгээ тэлсэн байна. Энэ 3 жилийн амжилт бол Жүлтэм захирал болон түүний багийнхны хамтын ажиллагааны үр дүн бөгөөд ерөнхий боловсролын бүрэн бус дунд сургуулийн дүр төрх бүрэлдсэн түүхэн үе байлаа. Тэгээ энэ хамт олон дотор ажиллаад одоо тэг багшийн хүүхдтэй ажиллах багшийн ур чадварын одоо энэ арга барилыг энэ 10 жилийн байхтай би суралцсан. Тэгээ энэ 10 жилд одоо ажиллах хугацаанд хамгийн одоо мартагдшгүй олон сайхан дурсамжуудаас би хичээлийн эрхлэгч математикийн багш Баатар багшигаа дурсаж ярмаар байна. За харга бүх талын одоо ёстой ерөнхий боловсролын маш их өргөн асар өргөн мэдлэг чадвартай тийм багшийн удирдлаганд ажиллаж хүүхдээ яаж ажиллах мэдлэг чадвараа яаж дээшлүүлж их аргыг энэ багшаас одоо суралцаж ажиллаж байлаа. Тэг ажиллах хугацаанд энэ багшийнхаа өгсөн даалгаврын зөвлөмжийн дагуу ажиллаж энэ 10 жилд одоо маш сайхан хамт олон донд ажиллаж байсан учраас манай энэ 10 жил Дархан хотын одоо тэргүүний 10 жил гэдгийг 10 жил болж одоо шалгарч байнга одоо тийм амжилт бүтээлээр ариун байсан. Энэ дурсамжийг би хизээч мартахгүй. Энд байхдаа би өстө манай хамт олон маш их нөхөрсөг. За тэгээд энэ сургууль бол их нэр хүндтэй ийм байсныг би дурсаж явдаг юм аа. Түүхийн шаргал хуудас сөхөхөд 1966 оны 4-р сард тэр үеийн зөвлөлт холбоот улсын коммунист намын түүх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежнев бүгд найрамдах Монгол ард улсад хийсэн албан ёсны ажлынхаа хүрээнд өөрийн улсын хүч хөрөнгө техник эдийн засгийн шууд дэмжлэгээр босч үйл ажиллагаагаа явуулж байгаа шарын голын уурхайн байдалтай танилцж улмаар 8 жилийн 2-р сургуулиар зочилж 2-р бүлэгмийн хүндэт пионер болж байсан байна. Түүнтэй хамт тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсын нам засгийн мэдэрдэгчид болох Юмжаагийн Цэдэн бол самбуунаар хүрэлцэн ирсэн байдаг.
Тэр үеийн мөрдөж байсан дүрмийн дагуу 1966-аас 67-ны хичээлийн жилээс тус сургуулийг бүрэн дунд буюу 10 жилийн сургууль болгон өөрчилж, гэгэрлийн яамны сайдын тушаалаар монгол хэл уран зохиолын багш Цэвэг живийн Хайдвыг захирлаар томилж ажиллуулсан байна. Энэ сургуулийн захирал Хайд багш бол үнэхээр одоо сайхан туршлагатай, бас их хатуу зарчимд шаардлагатай ийм хүн байсан. Байшингийн болонгаас нүдний хүнс ингээл гарахад хой пүрэг очиргээд мод дууддаг. Карха тийм мундаг карха тийм хүн байсан. Ямар сайхан төлгөөхөн их сайхан ухаалаг тийм хүн байсан. Хүүхдүүд биднийг ер нь нэг анчуудаа загнадаггүй мөртөө бид захирлаа хүндэгдэг айдаг. Тэгээ Хайдаг багшныг ёжтойх нэг инээхээрээ бас айдаг хэцүүдээ. Яагаад гэвэл тэр биднээсийн алдаа дутагдлыг бол тэр доор нь загин чилэхгүй ч гэсэн ер нь тэр нэг айхтар өөрийн нэг тэр нэг сайхан ухаалаг харцаараа ер нь хүүхдийг ер нь өөрийн дутагтаа ойлгохтол тийм нэг айхтар хардаг тийм хүн байсан. Боловсон хүчнээ бол ерөөсөө айхтар сонгож авдаг. Хүүхдүүдийн эцэг ихтэй байнга харьцаж тэдний тэр ямар сурч байна гэж ангийн багш нараас асууна. Хүүхдүүдийн эцэг ихийг дуудаж ярилцдаг, тийм онцлогтой зохион байгуулалт их сайтай багш байлаа. Анхны А үсэг таниулах өдөр одоо сургуулийн захирал Хайдаг багш миний хичээл дээр суугаад би тэгэхэд одоо их сандарч, твдэж одоо их айж исэн. Тэгээ Хайдаг багш дуудаад миний хичээлийг ярьж өгөөд тэгтэн би одоо багшаа би багшилж чадахгүй юм байна. Сургуулиас гарыг гэж ойлж ирсэн. Тэгсэн Хайдаг багш бол одоо хүнийг их урамшуулдаг, зоригжуулдаг. Өөрөө одоо сайн хүн учраас надыг чи зүгээрээ сайн заасан танаа ангийнхан бүгдээрээ аавсгээ мэдсэн. Тэгээд намайг урамшуулаад тэгэл тэндээсэд ингээд ажлынхаа гараа эхэлсэн. Захирал Хайдаг 1966-аас 92 оны хичээлийн жилийн ихэнх хүртэл тасралтгүй 25 жил уг сургуулийг удирдаж 26 дахь хичээлийн шинэ жилийн нээлттэй золгосон ховорхон намтартай хүн юм. Түүнийг энэ сургуулийг удирдах хугацаанд орон нутгийн болон төрийн захиргааны төв байгууллага Монгол Ардын хувьсгалт намын төв хорооноос удаа дараа үзлэг шалгалт явуулж тэр болгонд нь амжилттай дүн үзүүлсэн байдаг. Гэгэрлийн яамнаас 1971 онд хийсэн иж бүрэн үзлэг шалгалтаар л гэхэд 83% амжилт, 45% чанартайгаар шалгагдан өндөр үнэлгээ авч Хайдаг захирал Ардын гэгэрлийн тэргүүний ажилтан болж байжээ. Улмаар 1973 оны Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны нэгдсэн шалгалтаар мөн л сайн үнэлгээ авч дархны сургуулиуд дотроос сургалтын амжилт чанар нь 20 орчим хувиар дээвэр гарч хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдж байлаа. Хайдаг захиралд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад тэр бүр байдаггүй хэд хэдэн давуу тал байсныг Ахмад үеийнхэн ярьдаг. Нэгдүгээрт хүн таних чадвар. Тэрээр сургуулийнхаа хүүхдүүдийг маш сайн мэддэг ажээ. 1966 онд захирлын ажлаа хүлээж авахад 560 гаруй сурагчтай байсан бол 1990-91 оны хичээлийн жил дуусахад 1500 гаруй сурагчтай болжээ. Энэ хугацаанд суралцж төгссөн бүх хүүхдийг овог нэр, зүс царайтай төдийгүй удам судартай нь мэддэг байсан гэдэг. Хоёрдугаарт сайн багшийг таньж, олж, ажилуулж чаддаг. Тэдний мэдлэг чадварыг төдийгүй ахуйн нөхцөлийг дээшлүүлэхийн төлөө байнга хичээж ирсэн, гаргасан амжилтыг үнэн зөвөр үнэлж, урамшуулж чаддаг хүн хэмээгддэг. Түүний удирдлагын дор ажиллаж байсан багш нараас 29 хүн хичээлийн эрхлэгч, захирал, бусад удирдах ажилд дэвшин ажилласан байдаг. Гуравдугаарт сургалтын орчин материалын баазыг үргэлж сайжруулж ирсэн. Түүний удирдах байсан жилүүдэд тус сургуулиас баг болон бүрэн бус сургууль салбарлан Шаазгаатын гэр хороололд 8 жилийн сургуулийн 384 хүүхдийн суудалтай байр баригдсан бол 1987 онд 1172 хүүхдийн суудалтай орчин үеийн 3 давхар шинэ байр ашиглалтанд орсон юм. Эдгээр ерөнхий ажлын үр дүнд тус сургууль сургалт хүмүүжлийн ажлаараа дараханд төдийгүй улсад нэр хүндтэй сургууль болж чадсан билээ. Сургууль сайн байна гэдэг чинь багш сайн байж ижил сургууль сайн байна. Тийм учраас тэр багш нар дотроос одоо өөрчлөн сонин содон үлдсэн хүн байна уу гэж надаас бас хүн асуух байх. Тэр багш бол Монгол улсын их сургуулийн математикийн анги төгссөн
үнэхээр сайн одоо багш байсан. Жишээ нь хэлье л дээ. Тэр үед 10 дугаар ангийг одоо төгсгөд нөгөө 10 дугаар ангийн төгсгөлийн шалгалтын материал гэж Улаанбаатараас ирдэг. Ийм. Тэгээд нэг жил 10 дугаар ангийн материал ирсэн. Тэгээд нөгөө шалгалтанд орохын урталд нэг цагийн материал задалдаг шүү дээ. Тэгсэн чинь манай багш нар харж ирсэн зарим нь тэгж байна. За боломж юм шиг байна гэсгээ тэгж байна. Тэгсэн чимэд дурж тэгдэм. Энэ болохгүй юм байна. Энэ бодлого буруу байна. Энэ бодлогыг энэ янзаар нь бодох юм бол кэнч бодохгүй. Тийм учраас энэ өгүүлбэр нь буруу байна. Ийм байх ёстой юм гэдэг. Зассан чи нэг бүтэн үг. Бас нэг дагавар. Заслаа. За ингэж зассан тэггүй бол энэ бодлого буруу байна гэдэг. Тэгсэн чи манай захирал хайд багш байсан уцаан аваад боловсролын хэлцээр утаслаа. Гэхдээ энэ 10 дугаар ангийн материал чинь өөрөөр хэлбэл өгүүлбэр нь буруу учраас бодлого нь буруу байна гэж энэ багш нар тэгж байна гээл ингэсэн. Тэгээд ямар байсан чи үнэхээр бодлого буруу байсан. Нөгөө бичээ чинь бичихтэй орхио биччих. Одоо л бодогдгийг сүүл бодох нь нас явсан байна бодоход надад нэг бурхан шиг сайхан найз байсан юм байна лээ. Тэр юм энэ Баатар гэдгийг. Тэр би тэр энэ Баатар багш юм хэлэхгүй л дээ бидэнд. Тэгтэл бид тэрийгээ дуурай гарамгаа хүн байлаа. Тэрний хүчин би сайн багш болсон. Тэрний хүчин би бас зах хэмжээгээр сургууль хүмүүжүүлэх болсон. Тэгээ одоо хамгийн анхны алтан медальтай өгöd манай ангид байлаа. Баригч өгөж. Намайг энэ хөтөө 10 жилээс шилжиж ирэхэд манай ангийнхан их тийм зөөлөн даруухан цөөхөн хүүхдүүдтэй ийм анги байсан. Тэгээд манай сургуулийн урд талд нэг мөсөн катоктэй. За тэр каток дээр манай ангийнхан маш их чадварлаг сайхан гулгадаг. Ганцхан би хөдөөнөөс ирсэн болохоор хөлтөө канки ууж үзээгүй. Яг л нөгөө торгуулийн цохот гэдэг кинон дэр байдаг шиг тийм их сонирхолтой сонин одоо канки ууяд гахад тийм сонин байдал байсан. За тэгтэл манай ангийн хүүхдүүд одоо яаж их нийгэмсэн анги хамт олонныхоо төлөө яаж их санаа зовдгоо бол тэндээс нь би олж мэдэрсэн. Тэгээд манай ангийн хүүгүүд тухайлбал очир бүрүү за одоо энэ сууж байгаа манай улсын начин Батмөнх гэх мэт маш олон хүүхдүүд маань ангийн маань хүүхдүүд надад тусалж миний гараас хөтөлж явж яаж яг л ээж нь хүүгээ хөтөлж яваа юм шиг ангийн маань хүүгүүд охтууд намайг хөтөлж явж яаж одоо мөсөн гулгуурын талбай дээр ямар ч гэсэн нэг өөрийгөө зугаацуулах ийм боломжийг надад олгож өгсөн. Энэ ингээд ойлгуулахад манай энэ төгсч ирээд төгсөхдөө онцлогт манай ангийн ганц онцлогтой 10 жилийн алтан медальтай төгссөн. Тэгээд их сургуулиас тэгээд их сургууль багшиж одоо хаяа нэг уулзт юм одоо ирээд уулзч сайхан байна. 67 онд нэгдүгээр анги авсан хүүхдүүдийн авг нэрийг бол миний сэтгэлээс бол гарахгүй байгаа. Энэ бол тэр хайд багшийн бас нэг хүнийг ойлгуулах хүний нэр авг нэрийг одоо мэдсэн байх ёстой гэдэг нандин чанарын бол байдаг. Яг 7 хүүхэд 7 төгссөн шүү дээ. Яг 72 оны. Тэгээд 7 уурхад ороод тэгэл одоо хүртэл ингээд ажиллаад бусны тэгэл илгээлт аваад уурхад илгээлтээр ороод дагалднаар уурхад чин дагалднаар дараа нь шинж болон тэгээд зэрэгт яваад 73 онд зэрэгт яваад итэл эргэж ирээд дахиад уурхад ороод одоо хүртэл ажиллаад 40 жил уулзаагүй хүүхнүүдтэй найз нартай уулзах танихгүй юм чи хин үлээ чи хин билээ гэдэг хоорондоо уулзах ямар гоё санагдав. 40 жил уулзаагүй. 1968 онд би энэ Шарын гол дахь ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуульд ПНЖ алах удирдагчаар томилогдож ирж ажилласан. Сургууль маань их сайхан цэгцэрж тогтсон тосгон дотор сайхан сургууль дотор ПНЖ ахлах удирдагчийн ажлыг эхлэх болсон юм. Намайг ирэх үед бол сургуулийн маань захирал Хайдуу, хичээлийн эрхлэгч маань Инноватор, багын хичээлийн эрхлэгч Ханс Сүрэн гэд ийм сайхан Ахмад багш нар өгтөж авсан. Ер нь энэ сайхан хамт олон дотор ирсэн болгохтой зэрэг ажил амьдрал нь мэнчгэлсэн өөдрөг сайхнаар эхэлж байсан. Ирээд би ПНЖ танхимаа тогтжуулж тэгээд бүлэг салаатынхаа ажлыг
төлөвлөгөөтэй хүүхдүүдийг өөрөө бие дааж хийж чадах идэвх сонирхлын татаж чадах тийм л одоо ажлыг зохион байгуулах юмсан гэж боддог байсан. 69 оны хавар юмдаг Дархан хотын ерөнхий боловсролын сургуулиудын бүх пенжи ахлах удирдагч, бүлгмийн зөвлөлийн дарга нар Дархан хотын гэгэрлийн хэлтсийн удирдах ажилтнуудад зориулсан пионерийн бүлгийн үзүүлэх ажлыг зохион байгуулж илээ. Тэр үед бүлгмийн зөвлөлийн дарга маань Будын гэрэлмаа гэж цаваа охин байлаа. Тэр бүлгийн үзүүлэх ажлын бүлгийн дарга нь Тогоо хүүгийн цэцгээ гэж хүүхэд байлаа. Тэгээд тэр сэдвт ажиллаа бүх холбоотын Ленин коммунист залуучуудын эвлийн түүхтэд 5 удаагийн түүхээр сэдвчилж явуулсан санагдаж байна. Хүүхдүүд маань энэ ажилд идэвхтэй оролцож энэ одоо театрчилсан сайхан сэдвт ажлыг сайн хийсэн болохоор тэр үеийн одоо гэгэрлийн хэлтсийн дарга байсан урт насан багшаас үнэхээр сайхан одоо ажил зохион байгуулж гэсэн үйлдвэрлэлтийг авч байсан. Ингэж одоо урам хайрлсан сайхан үгийг сонссон багш хүн энэ ийм үгийг сонссон хүүхдүүд улмал цаашаага сайхан одоо ажил сайн одоо үйлсэд хүчин зүтгэх юмсан гэдэг урам авсгааж ирсэн юм. Би энд сургуулийнхаа удирдлагын тухай бас хэдэн үг хэлмээр санагдаж байна. Энэ сургуулийн захирал Хайд багш бол үнэхээр одоо сайхан туршлагатай бас их хатуу зарчимч шаардлагатай ийм хүн байсан. Энэ дотор хамгийн сайхан одоо хүнлэг ер нь одоо таалбүрийн одоо сайхан авьяас чадвартай ийм одоо багш бол одоо инноватор гэж хичээлийн эрхлэгч маань байлаа. Мөн одоо намсраа багшаа энд дурдахгүй өнгөрч болохгүй. Намсраа одоо сайхан цэрэглэн цаваа их дайчин шуурхай ийм одоо багш залуухан багш гэрүүлтэйгээ ажилддаг байсан. Мөн би энд одоо хамт ажиллаж байхдаа гэгэрлийн тэргүүний ажилтан бэлгээ багшигаа дурдахгүйгээр өнгөрч чадахгүй. Яагаад гэвэл бэлгээ багш бол энэ сургууль дотор одоо багшийн хувьд бусдад үлгэр дуурайлуулсан, ажил хөдөлмөрд нь цэгцэрсэн, арга ухаан нь жигдэрсэн ийм хүний хүүхдэд сургах өгөөжнийх өндөр ийм хүн байсан. Энэ бүгдийгээ дүнд дурсан ярихад надад үнэхээр багталтай байна. За бид одоо хондоо энэ газрынхаа онцлогийг бас дурдмаар санагдаж байна. Энэ шарын гол бол одоо бүтээн байгуулалтын асар том уурхай нэгдсэн үе байсан. 63 онд сургууль нь байгуулагдсан, 65 онд уурхай жинхэнэ ашиглалтынхаа одоо эхлэлийг хийж байсан ийм үе. Энэ уурхай бол одоохондоо эх орны минь өнцөг болон бүрээс ирсэн одоохондоо яс үндэсний хувьд нас одоо нийгмийн гарлын хувьд ч гэлээсэн өөр ийм одоо улсууд нэг дор хуран цуглаж нэгэн халуун ам бүл болж тэнд одоохондоо бүтээн байгуулалтын асар том үйл ажиллагаа болж тэдний өр хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ажил энэ одоо ерөнхий боловсролын сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид удирдлагад одоо ноогдож байсан. Уурхайн ажил их хэцүү шүү дээ. Өглөө гараад ороо орж ирнэ. Нүд шүтэн гялалцсан тасаар одоо улсууд орж ирнэ. Тэдний ард гэрт байгаа өр хүүхэд гэдэг чинь үнэхээр зарим үед бол бас эцэг эхийнхээ хайр, халамж, анхаарлаас ангид болсон ийм л байна. Тэгтээ зэрэг одоо тэр бүгдийг нэгэнт багш болсон улсууд гэдэг чинь үүрдэг. Хүүхдийнхээ жаргал зовлон, баяр баясгалан, хүүхдийнхээ ар гэрийн одоо хүндрэл одоо энэ бүгдийг л боловсролын байгууллагад ажиллаж байгаа бүгд л үүрдэг байлаа. 1970-аад оны ихэнх үеэс 1980-аад он хүртэл 10 жилийн 2 дугаар сургуульд хүмүүжлийн ажиллаараа Дархан хотод тэргүүлж хичээлийн эрхлэгч Баатар ахлагчтай Магсарж, Пүрэв шалзад, Чимэд торж, Даваад орж, Гамболд, Жигжид сүрэн, Мегмар сүрэн, Баяраа нарын математик байгалийн шинжилгээний багш нарын чадварлаг баг бий болж тэдний нөлөөнд хичээлийн эрхлэгч Ханцрангийн ахалсан бэлгээ, эрсөө, ил отхон, цэ отхон, цэцгээ, бадамжив нарын
Бага ангийн олон багшийн ур чадвар, ажлын арга барил мэдэгдэхүй цөсч Монгол хэл, уран зохиол, түүх, нийгэм, гадаад хэл, биеийн тамир, хөдөлмөрийн багш нарын чадвар жигдэрч жагссан үе байлаа. Шарын гол маань 1990 оны хүртэл хотын статустай байсныг та бид мэднэ. Гэхдээ Дархан хотын харьяанд оршин тогтнож, ажил үйлс, алдаа оноо бүхнээ үнэлүүлж цэгнүүлэн хотын сайчуудаа дархны хэмжээнд төрүүлж алдаршуулж ирсэн түүхтэй. Дархан хот 1971 оноос хөдөлмөрийн аваргуудаа тодруулж эхэлсэн бөгөөд хотын боловсролын салбараас төрсэн анхны аварга нь 2 дугаар сургуулийн бага ангийн багш Бэлгээ байлаа. Бэлгээ багш боловсролын тэргүүний ажилтан Алтан гац болон хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонтой нэр хүндтэй багш байсан юм. Энэ жилүүдэд урлаг соёлын чуулга хамтлагуудч байгуулагдсан суурин хоттой төдийгүй бүс нутагтаа танигдаж уран бүтээл нь нийтэд төвж эхэлсэн юм. Уур хаачтын соёлын ордон түшгэлж бүжгийн багш Доржин удирдсан улаан бүч бүжгийн чуулга, хөгжмийн багш Бандийн үндэсний найрал хөгжмийн хамтлаг, соёлын ордны дарга Гомбожовын үүсгэн байгуулсан драмын дуулан зэрэг нь үе үеийн залхамж халаагаар сэлбэгдсээр ирсэн билээ. Эдгээр авьяаснууд дархны хүүхэд залуучуудын театрынхантай нэлээд нэгт уялдаа холбоотой явж ирсэн байдаг. За энд ажиллаж байхад тус сургуулийн хичээлийн эрхлэгч инноватор сургуулийн захирал Цай Хайдвнаар сургуулийнхаа сургалт хүмүүжлийн ажлыг сайжруулахын төлөө бас чиг тэр үеийн залуу боловсон хүчнүүдийг цуглуулж чадвар сайтай хүмүүсүүдийг цуглуулж авч ирсний нэгний тоонд би орж ирсэндээ бас баярлдаг юм. Тэгээд би энэ сургуульд очиод Пүрэв шалзад гэж математикийн багшийн удирдах байсан. 5 дугаар анги төгсөөд 6 дугаар ангид ордог тийм хүүхдүүдийг даан авч Пүрэв шалзад өгшөө оронд математикийн хичээл зааж ажилласан. Ингээд хичээлийн эрхлэгч инноватор математикийн багш Магсаржив нарын олон жилийн уггүй хөдөлмөрийн дуршлаг амжилт энэ бүхнээс нь судалж суралцаж бас муугүй математикийн багш болох үе таалга энэ сургуулиас тавьсандаа энэ сургууль хайртай байдаг юм да. Миний энэ сургууль бол миний ажил амьдралын гарааг тавьж өгсөн. Миний шав нарыг маань дөрвөлж өгсөн ийм одоо сайхан сургууль байгаамаа. Сургуульд багшаар ажилласан энэ он жилүүд маань миний амьдралын мартагдахгүй сайхан түүх одоо болсон юм. Тухайн үед сургууль маань ахлах ангийн цөөхөн сурагчтай дөнгөж эхний одоо төгсөлтийн анги маань 11 одоо сурагчаа төгсөөчмөл дараагийнх нь 16 гэх мэтээр цаашаа өргөжж одоо үүссэн түүхтэй. Сургууль маань алив зүйлд их дэг журамтай, ялангуяа завсаргааны 1-р завсаргаа гэхэд чөлөө завсаргаа хийгээл 2-р завсаргаа гэхэд сурагчид маань одоо дуулж 3-р завсаргаа гэхэд сурагчид маань гимнастик хийж 4-р завсаргаа гэхэд одоо бүжиг хийх гэх мэтээр энэ сургуулийн маань үйл ажиллагаа маш дэгтэй, журамтай ийм одоо сайхан байсан юм. 1980-аас 1990 он бол тус сургуулийн түүхэнд томоохон байр суурь эзэлсэн он жилүүд юм. Жохом энэ л үед сургууль маань байгуулагдсанаас хойш 20 гаруй жилийн ололт амжилттай тулгуурлаж сургалт хүмүүжлийн ажилд илүү ач холбогдлогч, ялангуяа хичээлээс гадуур ажил сурагчдын хүмүүжил төлөвшөлд онцгой анхаарч байлаа. Математикийн сургалтынхаа давуу талд тулгуурлан бага ангийн сургалтын ерөнхий төвшин чадамжийг сайжруулах, ингэснээр дунд ахлах ангийн бүх хичээлийн суурь бүрдүүлэх гэгчлэн сургалтын агуулга хөтөлбөрт шин эрэл хайгуул хийхин зэрэгцээ хичээлээс гадуурх ажлын хамар хүрээг тэлж сурагчдыг нийгэмшүүлэхийн чухлыг ойлгосон үе байлаа. Энэ үед мөрдөж байсан хичээлээс гадуурх ажил нэгдсэн график тухайн үедээ Дархан хотын хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх тэргүүн туршлага болсныг дурдах нь зүйтэй байх. Үүнээс гадна сурлаг хүмүүжлэрээ шамдаж сайжрагчдын зөвлөгөөн,
Тэргүүний сурагчдын ахын дүүсийн холбоо шилдэг сурагчдын хөдөлмөр сурлагын алдрыг тэмдэглэх өдөрдөг. Хөдөлмөр соёлын чуулган зэрэг арга хэмжээг зохиож байсан нь нийт сурагчдын идэвх чармаалтыг өдөөсөн урамшууллын нэгэн хэлбэр байсан юм. Би багаасаа одоо шарын голын төмөр замын 7 байшинд ааваасаа 6 наснаас эхэлж шатар сурчснаас хойш шатар тоглож байгаа. Миний анхны багш нараас бол одоо спортын 1-р зэргийн жамин дам байна, лувсан даш гэдэг эдгээр сайн багш нарын гараар бол шатрын хичээл заалгаж исэн. Би бол багаасаа одоо ээжээсээ унчирч маань энд бол холыг харж энэ хамгийн багыгаа бол шатраар явуулъя гэж шатар сургаж өдий зөрөгтэй өрөхөд бол маань их хол алсан бодсон байгаа. Шатрын олимпиад 2004 онд Испанд ширээнд хүрэл медаль авч Монгол улсаас анх удаа олимпиад хүрэл медаль шатрын төрөлд авсан байгаа. Анх сургуульд ороод 81 оноос одоо шинэ залуу багш нар ирээд одоо биеийн тамирын багшаар одоо баяр жаргал багш дээр 1985 онд анх тэшүүрийн сексэнд орж одоо хойд сургууль байхад одоо тэрний урд нөгөө кокийн талбай, хөлбөмбөгийн талбай дээр байхад бол бидний анх тэшүүрийн талбайг одоо 200-ийн пошгоор ус дүүргэж усалж биднийг дасгалжуулж аймгийн аврагт оруулжсэн. За Монгол хэл математикийн хичээлийг илүү одоо орхосоо бас өмнө түүнтэй яг ч хэцүү адилхан одоо биеийн тамир, дуу хөгжмийн хичээлүүдийг илүү бас ордог байсан. За энэ дээр би бүр дурдж хэлэх юм бол одоо миний дунд ангид байхын биеийн тамирын хичээлийн маань одоо гадаадын мэрэгчлэлтэн эмэгтэй багш заадаг байсан. За орос хэлний хичээлийн маань бол одоогоор Оросын холбооны улсын гавьяат багш Роза Гэлязовна Мустафина гэдэг багш маань ордог байсан. Зуны одоо 8 сар өнгөрчээсэн санаж байна. Тэгээд сургуулийнхаа одоо дээр очсод одоо сургууль хүүхэд байхгүй багш нараа амарчсан амралтын үе байсан. Тэгээд сургууль дээр очсон тэгсэн үүдэн дээр нэг юм бор улаан дээлтэй тийм улаан нүүртэй тийм нэг тарган дуу намхан хүн сууж байсан. Би тэгээд энэ сургуулийн одоо жижүүрэн юм болов гэж бодсод тэгээд би энэ сургуульд одоо багшаар ирж байгаа юм захирал хичээл эрхлэгч нь байгаа юу гэж ингэж асуусан. Гэсэн байгаа л гэж юм. Тэгээд би нэг захиралтай нь уулзах гэсэн би байна гэдэг ингэж хэлсэн. Ингээд анх энэ 2 дугаар сургуулийн захирал Хайду гэдэг хүнтэй анх ингээд танилцж байсан. За би энэ сургуульд ирээд анх ирэхэд одоо математикийн багшаар чимэд орж даваад орж гэж 2 залуу байсан. За ялангуяа чимэд орж багш бол одоо Монгол улсын их сургуулийг төгссөн математикаараа ялангуяа дархандаа нэлээд нэр хүндтэй ийм их сайн багш байсан. За энэ сайн багштай би бас нэг жил гаруй ажиллаж бас нэлээд юм сурч авсандаа бас их баярлалдаг юм аа. За энэ дээр биений хамгийн гол зорилго нь бол хүүхдүүдтэй их ойр бай. 1-дүгээрт 2-дугаарт бол ялангуяа сайн гайгүй математик сонирхолтой тийм сурагчдыг энэ хүчийг ашиглаж энэ сулхан таарахын сурагчдаа одоо тослуулах хүүхдүүд биеиндээ тусалдаг болгох энэ тал дээр би их бодож их ажилласан л та. 1990-с 2000 оны хоорондох 10 жил бол нийгэм солигдож цаг үеийн шуурганд улс орны аль ч салбар бүхэлдээ амаргүйхэн сорилттой нүүр тулсан он жилүүд байсныг бид бэлхнээ мэднэ. Энэ үед хэдийгээр сургууль шин байранд хичээлэн сургууль хүмүүжлийн тогтсон ажлууд уламжлал ёсоор явж ирсэн ч сургуулийн үйл ажиллагаа зарим талаар доголдсон явдалгүй. Сургуулийн удирдлагууд ойр-ойрхон солигдож, нийт сурагчдын сурлагын төвшин мэдэгдэх үйц буурсан. Сургуулийн барилгын инженерийн шугам хөлдсөн, гадаад дотоод өнгө үзэмж богино хугацаанд доройтсон зэрэг ажил мэргэжлийн болоод аж ахуйн хөндөрлүүдж манай сургуулийг тойроогүй юм а.
Гэвч 1996-аас 97 онд сургуулийн үйл ажиллагаанд ахицгарч багш ажилагчдын сэтгэл зүйд эерэг хандлага бий болж 2 жил дараалан төсөл бичих замаар хөрөнгийн их үүсрүүлж 1996 онд 14 сая төгрөгийн 1997 онд 24 сая төгрөгийн иж бүрэн засвар хийлгэснээр хичээлийн танхимууд маань хэвийн байдалд орсон билээ. Зөвхөн төслийн санхүүжилтэд найдаад суулгүй. Багш ажилчдынхаа хүчээр хаягдал төмөр цуглуулан хашаа хороогоо өөд татхаас эхлээд өөрсдийн нөөц бололцоог ашиглан эрдмийн өргөөгөө энэ зэрэгт хүргэхийн төлөө чармааж байсан он жилүүд саяхан мэд санагдана. Сумын мэн сууд болон гялалзаж үеийн хүүхэд залуус та бидний эрдмийн охи уурхай их амьдралд хөл тавих гэгийн харгуй болсон сургууль маань улам бүр өргөжин тэлж өнгө төрх сургалт хүмүүжлийн амжилтаараа өдрөөс өдөрт дэвжин дээшилсээр байгаад бид баяртай байна. Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдран сум орон нутаг суралцаж төгссөн сургуулийнхаа нэрийг гаргаж байгаа салбар бүрийн сайчуудын игнээч мөн жилээс жилд хүрээгээ тэлсээр буй. Дархан хайрхныхаа нөмөрт хүний зэрэгт хүрцгээсэн уурхачны хотхны унган үрс бид нар шарын голчууд хэмээсэн эрхэм алдраа игнэгт өргөж явах болно. Үеийн үед усны шууд мэт эргэн цуглаж баяр хөөр бахархал дурсамжаа хуваалцаж ирээдүй хожихоо төлөө санал бодол ур ухаанаа уралдуулдаг ариун дагшин газар болсон оюуны өргөө сургууль маань улам бүр саруул эрдмийн өглөх түгээгч мэрэгэн багш нарын маань үйлс арвин мэлми ашид мөнх тунгалаг байгээ.